Сайн байцгаана уу? YouTube Mongolia. За энэ удаагийн 3 дахь дугаараараа та бүхэндээ турк хэлийг хэрхэн амжилттай суралцах талаар зөвлөгөө өгөхөд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаар маань болохоор бусдаас арай жоохон онцгой зочинтой явж байгаа. Өнөөдрийн зочноор маань Үжман ирсэн байгаа. За өөрийгөө товчхон танилцуулаарай. За сайн байцгаана уу? Намайг Инхүжин гэдэг. Би Анкара хотод эдийн засгийн мэргэжлээр сурдаг 3 дугаар курсын оюутан байна. За хичээл ном сайн уу? Амьдрал сайн уу? Ер нь хэр явж байна? За хичээл ном ер нь бол одоо л дөнгөж тэгж идэрхгээл явж байна. Хичээл ороод нэг 2-7 хоног болсон байна. Хичээл сонголтоо игээ тэгээд өөртөө таалагдсан хичээлүүдээ сонгож чадсан байгаа. За Үжман ер нь хизэнээс турк хэлийг судалж эхэлсэн бэ? За турк засгийн газрын тэтгэлгээ бас хэдэн онд авч исэн бэ? Тэр талаараа бас ярил. За би 2019 онд ахлах сургуулаа төгсөөд тэгээд ер нь бол тэтгэлгээ шууд авсан байгаа. Тэгэхээр 19 оны тэтгэлэгт хамрагдсан гэж хэлж болно. Тэгээд тэр 10 сардаа л яваал тэгээл хэлний бэлтгэлтэй суугаад эхэлсэн. Тэгэхээр ер нь бол одоогоор нэг 3 жил болж байгаа юм уу? Зөв. За тэгэхээр одоо ялгаагүй засгийн газрын тэтгэлгээр шинээр ирсэн оюутнууд маань яг хэлний бэлтгэлтэй ороод эхэлсэн байгаа. Тэтгэр оюутнуудаа хандаад яг хэл сурахад нэг жоохон зөвлөгөө маягийн ч юм уу тиймэрхүү зөвлөгөөч гэж бодож байна. За тийм бодлого яг уу. Би бол миний хувьд бол би хэлний тал дээр бол ерөнхийдөө бол жоохон барьцтай гэж хэлж болно. Яг гэвэл анх 6 настай байхдаа л Орос 3-т сурж исэн болохоор 6 настайгаас өөр хэл гэж ямар юм байдаг гэдгийг сураад мэдсэн байсан болохоор нэг жоохон төлхөн байж басан гэж хэлж болно. Гэхдээ турк хэл бол миний өмнө хизээж сурж байгаагүй хэл байсан болохоор бас мэдээж анх хэл сурахтаа бол жоохон сандарна. Тэгээд ирээдүйд амьдэрсэн болохоор хэлний бэрхшээлүүд гардаг. Тийм болохоор та нартаа би 3 зөвлөмж бэлдсэн байгаа. За ямар гоё юм бэ? За нэгдгээс нь эхлэв тэ. За эхний чиглэл зөвлөмж бол ерөнхийдөө бол нүүрэмгээ авах хэрэгтэй гэж би бодож байгаа. Хамгийн гол нь яг гэвэл нэгэнд та нар тэтгэлэг авсан гэдгээ мэдсэн. Тэгээд турк улсад сурна гэдгийг шийдчихсэн байгаа болохоор хурж ирээд энэ шууд амьдралдаа орчихсон байгаа. Тийм болохоор ерөнхийдөө үдж байгаа хичээлүүдээ багштайгаа ярилцах тал дээр ер нь гараад дэлгүүр орсон ч одоо шопинг хийсэн ч гэх юм уу те өөрийгөө ингээд хичээлээр сурсан юмудаа ихчихгүйгээр өөртөө итгэлтэйгээр тэгээд алдсан ч би энэ хэлийг эхнээс нь сурж байгаа да гэсэн бодолтойгоор хандаж нүүрэнгээ авах хэрэгтэй гэж би бодож байгаа. Аюугай зөвлөгөө тий. Энэ бас аюу чухал санагдсан шүү. Чамд ямар байсан бэ? Надад ч гэсэн анх ирээд би ч угаасаа дотоод хүмүүс маань ийм нүүрэнгийн биш аюу чимхий хүн байсан. Тийм учраас жоохон тийм нүүрэнгийн байгаад ирэхээр аюу төхөнд дэмтэл байт юм байлээ. Юм хэл сурах гэсэн. Миний хувьд бас уул нь бол аль болох нүүрэмгий байх хичээдэг. Гэтэ нүүргийн хүн ч гэсэн нөгөө хажууд хүн маань ч юм уу эсвэл хажуугийн найз маань илүү сайн түркэлтэй байнгут тэр хүнээрээ илүү яриулаад тэг өөрөө хичээд ч юм уу за миний түркэл жоохон муугаа юм чинь би ярихгүй бай чигээд жоохон хойш суугаад идэг тал байсан. Гэтэ яг тэр найзтайгаа хамт явахгүй ч юм уу эсвэл өөрөө за би одоо энэ удаад өөрөө яваа зохицуулчих ярихгүй байсан ч гэсэн чадахгүй байсан ч гэсэн Google Translate-аар харж агаад яаж хийж байгаа зохицуулъя гэд тэгж авахаараа айгүй нэг өдрийн дотор айгүй олон үг сурчаад байсан. Эсвэл өгүүлбэрийнхаа бүтцийг ч юм уу ингээд айгүй ойлгоцсон байгаад идэг гэсэн. Тэгэхээр нүүрэнгээ байх бол айгүй чухал. Бас айгүй зөв зөвлөгөөнд нэг тий. Би тэгээд энийг яг хизээ хамгийн сайн ойлгосон бай гэхээр яг анх ирчээд тэгээ нөгөө нэг таксинууд ямар үнэтэй байдаг гэдгийг мэдгүй. Тэгээ нөгөө туркууд чинь яг хэл мэдгүй гадаадын хүмүүсээс бол арай жоохон илүү мөнгө авчих гэдэг талтай байдаг болохоор тэгээд анх удаа ингээд гарсан чи 200 хэдэн тэлээ гараад тэгээд тэрийг бол би мэдгүй байгаа шүү дээ. Тэгсэн чинь дараа найзтайгаа ярьжсэн чи өө чамаас их мөнгө авсан байна. Ингэсэн бол тэгсэн бол гэж хэлсэн. Тэгэл би ер нь хэлээл сайн сурах хэрэгтэй байна. Хурдан ярьж сурна гэж бодоод тэгэл дараа нь одоо ингээд жишээлбэл эхний хичээл дээр би сурагч байна гэдэг өгүүлбэрийг цээжлээ гэхэд би сурагч байна гэдгээ дэлгүүр хасчтай очоод тэгээд сурагчдын хямдралын ундалж гэх юм уу тиймэрхүү юмнуудад ашиглаад шууд хэлсэн байгаа. Бас нэг хичээл дээрээ сурсан юм шууд нүмрийг байгаад тэр өдрөө ч юм эсвэл дараачийн удаад нь ашиглаад явбал өөртөө ч үлдээгээд суулгаад дараа нь практик дээр ч гэсэн ашиглаад тэгээ айгуу давуу тал болдог юм шиг байна тий.
Ер нь тэгээ миний дараагийн өөх зөвлөгөө бол энтэй айгу холбоотой. Яагаад гэвэл яг шууд ер нь бол үцээ хичээлээ тэр өдөртөнд давтна гэдэг бол миний бараг өөртөө тавьсан шаардлага байгаа. Хэл сурагч байсан, ер нь жирийн хичээлч байсан. Үцээ юм тэр өдөртөө ингээд давтаад ядаж харчих юм бол цээжэлдэг юм гэхэд давтаад харчих юм бол тэр нь бол хүний тархинд суух нь хамаагүй өвдөх юм байдаг гэж. Ер нь манай ээж тэгэж заадаг гэсэн аахгүй юу. Тэгээ жоохон бахта одоо жишээлбэл үзээ хичээл автобусанд үзэж явдаг байсан гэх юм уу. Тиймэрхүү юмуд айгүй хийжсэн сонсч ирсэн болохоор ер нь толгоон дандаа байдаг гэсэн. Тэгээд яг шалгалтаа хүлж бэлдэх би жишээлбэл шинэ үг цээжсэн бол тэрийг тэр өдөрт нь харъя гэж айгүй хичээдэг байсан. Одоо ер нь хэлний бэлтгэлийн цагийг хараад үзэхэд. Зөв. Бас айгүй чухал шүү те. Зөвхөн нөгөө хичээлээс гадна зөвхөн багш чамд мэдлэгийг олохоос гадна өөрөө хуваараа гэртээ очиод дахин давтах, баттгах яг тэгсний дараагаар л бүтэн толгоонд сууж үлдэхтэй. За тэгээ баттснасаа дараа нь практик дээрээ гаргах яг нэг тийм 3 үе шат айгүй чухал байгаа. Яг тийм. Миний хувьд ч гэсэн яг тэгээд тухайн өдөртөө үдсэн хичээлээ одоо давтахгүй шууд дараачих хичээл дээр очиход ингээд яг юу үзнээ санахгүй байх ч юм уу. Тэнгүүтээ за яг нөгөө тухайн өдөр үдсэн хичээлээ дахиад үзнэ штэ. Гэтэ эрэнгүүтээ шууд бүгдийн эхнээс нь анги дээр хийжснаасаа биш бүр чинь нэр нь эхлэтэнгүүт яг энэ чинь нэр ингэж хийжсэн штэ гэд одоо нөгөө туршлагаа өргөдүүлж ийн гэсэн үг штэ өөртөө. Тэгээд ирэхээр бүр яг ингээд өөрт суугаад яг өөрийн болоод үлдтiin бэлээ. За айгүй зөв зөвлөгөө байна. Тийм аа. За тэгвэл хэдүүлээ 3 дахь зөвлөгөөрөө орох уу? За тэгээ. За 3 дахь зөвлөгөө бол миний хамгийн ер нь бол фан байж болох зөвлөгөө гэж би бодож байгаа. Яагаад гэвэл би яг хэлний бэлтгэлээ дуусгаад их сургуультаа орохдоо ер нь бол өөртөө аягүй том нэг зарчим тавьсан. Тэр нь болохоор өөрийгөө ингээд хүрээллээ тогтохдоо дандаа түрк хүмүүстэй найзлан гэж бодож байсан. Яг албаар тэгэж ер нь бол хүрээллээ тогтоосон гэж хэлж болно. Манай сургуульд бол би одод сурдаг. Тэнгүүд манай сургууль бол гадаад оюутнууд аягих байдаг. Тэгээ хоорондоо яг англи хэлээр зөвхөн яриа. Тэгээд ингээд жишээлбэл 3 жил туркд сурцсан гэсэн мөртлөө ямар ч турк хэл мэддэггүй хүүхдүүдтэй би бол ерөнхийдөө таардаг л та. Гэхдээ тийм байх гомд бол нэг нь л ирж сурж байгаа юм чинь хэлийг нь өөрийн болно гэсэн зорилготойсэн болохоор анханасаа л ер нь туркуудтайгаа нийтлээд явчихад зүгээр гэж би бодсон. Тэгээд зөвхөн хэл гэлтгүү тэд нар чинь та нарт культураа зааж өгнө. Жишээлбэл ийм тоглоом байдаг, тийм тоглоом байдаг, энийг ингэдэг тэгдэг. Одоо жишээлбэл Twitter дээр гараад өнөөдрийн туркд юу болж байгаа гэх мэтчлэн айгүй олон сонирхолтой зөвлөгөөнүүдийг өгдөг. Тэгээд хамгийн их дөхөө болсон зүйл бол тэр л байна гэж бодчихсон. Тийм шүү те. Тэр аюу чухалаас аюу зөв зөвлөгөөнүүд юм байна. Би бас яг энэ талаар аюу их бодож байсан л та. Яг нөгөө ингээд туркуудтай ингээд харьцаад явангууд нөгөө хичээл дээр үтсэн зүйлсүүд байгаа шүү дээ. Тэр нь ингээд хэдий хичээл дээр сурч байгаа ч гэсэн ингээд яг ашиглаж чадахгүй байгадаг. Тэнгүүд яг туркуудтай ингээд хамт нийлээд явангууд энэ дүрмий чи яг энэ үед нь ингэж ашиглаж байгаа юм байна шүү дээ. Ингээм байна шүү дээ гэдэг нь аюу тийм салгаад сонсоос орчдөг юм л дээ. Тэгээд яг амьдралтай хийв өөрийн болгоод авахтаа айгу төхөн байд юм блэ тийм. Тийм тий. Тоорт тэгвэл юу байвлааж байна? Одоо жишээлбэл хэлний бэлтгэлийн үеэр ангид дандаа гадаад оюутнууд байгаад идэгтэй гадаад найзуудтай болоод идэг. Тэнгүүд яг нөгөө хэл сурж явах үедээ турк хүмүүстэй танилцах ч юм уу эсвэл яг тэр хүрээллээ үүсгэхэд жоохон хэцүү байгаад идэгтэй. Тэгэхээр тэрнээс өмнө за их сургуультаа орчууд хүүхдүүд зөндөөх байгаа туркуудтай найзалж болно, хүрээллээ бий болгож болно. Тэгвэл яг тэр хэлний бэлтгэлийн 1 жилийн хугацаанд та хэд маань турк найзуудтай эсвэл хүрээллээ бий болохын тулд ер нь ямар хуу зүйлсүүд хийжсэн бэ? Ер нь тэр талын зөвлөгөө байна уу та хоёрт маань? За би зөвлөгөөнөөс хуваалцаж болж байна. Би нөгөө нэг анх ирчээд тэгээ нөгөө жоохон ганцаардчихсан байхгүй юу? Яг англиар ярьдаг хүмүүс байхгүй. Би тэгээд яг хэлээ яг зөвөр яг хурдан яг сансан шиг хурдан сурч чадахгүй. Тэгээд нэг жоохон англиар ярьдаг хүмүүс хайжсэн гэж хэлж болно. Тэгж жагаад нэг одоо гонолю гэдэг чинь монгол хэлээр сайн дурын байгууллага юм байна. Сайн дурын байгууллагад орж ирсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө юу болсон л да англи хэлээр ярьдаг хүмүүс хайх гэж орж байгаад турк найзтай болсон гэж хэлж болно. Хэлний бэлтгэл тахта. Тэгээд манай хэлний бэлтгэлийн хичээл нэг 12:40-оос нэг 3-4 хооронд л эсвэл 5 хооронд байдаг гэсэн бол би 5 гээл шууд тараал тийшээ очичдаг байсан. Тэгэл ингээл янз бүрийн юмнууд хийдэг байсан. Тэр бол хамгийн миний дурсамжтай цаг. Тэг ер нь бол басны зөвлөгөө бол хэлний бэлтгэл таахта зөвхөн хэлний бэлтгэлийн хичээлд яваад тахгүй хүссэн юм а хийгээд янз бүрийн юм туршиж үзвэл яг завтай байдаг цаг чинь тэр гэж болохоор хамгийн гоё үр бүтээлтэй цагийг өнгөрөөдөг гэж хэлж болж байна. Нэр тийм ээ те яг тийм нэг волонтеринг ч юм уу сайн дурын газруудад бол хөл гар туслах хүмүүс айгүй хэрэгтэй байдаг. Чамаа хилдэ хийхгүй бараг ялгахгүйгээр
хүн ирвэл ер нь бол аюугаа нааштай хүлээж авдаг шүү дээ. Туслаад өгөөч, туслаад өгье гэсэн хүнийг бол аюу дуртай хүлээж авах. Тэгэхээр чи ч гэсэн тэр хүмүүс тус хүргээд өөрөө ч гэсэн үр дүнд нь хилээ сайжруулад гоё хүрээлэлтэй болоод авах юм боломжтой юм байна. Нэрээ энэ бас аягүй чухал юм тий. Би бол бас энэ талаар юусоо бодохгүй байж байгаа 1 жилийн өнгөрөөсөн. Тэгээд яг 1 жилийн хугацаанд түүх хүрээлэл бол юусоо байхгүй байгаад идэгсэн. Одоо л яг үнцэн ангитаа ороод орсны дараа түүх найзуудтай болоод ангийнхаа хүмүүстэй илүү ярилцаад тэгээ хэл маань илүү сайжирч байгаа мэдрэмж төрж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүрээлэл бол аягүй чухал. Аюугай зүйл байна. Үжингмэн хувьд болохоор яг 19 онд ирээд хэлний бэлтгэл сууж байсан шүү дээ. Тэнгүүт яг 20 он гараад ирэнгүүт нөгөө ковид гээд цар тахлын улмаас нөгөө хөлөөрөө тогтоод эхэлсэн. Тэнгүүт зарим хичээлүүд ингээд онлайнаар болж эхэлсэн шүү дээ. Яг тэр үед таарсан баг. Тэгэхээр онлайн болоод ирэнгүүт яг нөгөө нэг хүрэл байхгүй ингээд хөлөөрөө тогтоосон учраас яг ингээд гэртээ ганцаараа сууж хичээлэх болно шүү дээ. Яг тиймэрхүү үед яг яаж хичээлээ хийдэг байсан бэ? Тэр цаг бол ер нь хамгийн их хэцүү байсан миний бодлоор. Би шууд 1-р курстэй анх одоо оюутан болж байхдаа бакалаврын 1-р курстэй онлайнаар сурах болсон. Тэгээд гисэн чинь 1-р нөгөө нэг цагийн зөрөө гэж маш том фактор байгаа тий. Ингээ манай ангийнханд өглөө болж байхангууд миний хувьд өдөр болж идэг. Тэдний хувьд өдөр болж байхангууд би орой болж идэг гэх мэтчлэн. Тэгээд ихэнх хичээлүүд бол зүүмэр ордог байсан л та. Гэтэ яг хуу яг суугаад хийхэд бол ер нь бол цаг олддог юм лээ. Тэгээд жоохон мотивац тал дээрээ өөрийгөө илүү их найжлах цаг хэрэгтэй болсон. Яг зөвхөн өөрөөсөө гарахгүй байгаад байсан болохоор тийм. Тэгэхээс биш хүрээлэл тал дээр бол манай ангийнхан одоо ингээд яриад хахад манай ангийнхан намайг бүгд нөгөө зүүмээс хараад цээжилсэн байсан гэсэн. Тэгээд хурж ирсэн чинь айгүй гоё нааштайгаар хүлээж авсан. Тэгээд ер нь бол найзтай болох тал дээр бол нэг заваагүй монголчуудад туркууд бол ер нь айгүй туртай байдаг. Түүх соёл нэгтэй гэж боддог болохоор хамгийн гол нь өөрийгөө ингээд дайчлаад ичихгүй нүрэмгий байгаад байвал хүрээл тогтоох бол амархан гэж би бодож байна. Одоо сурж байгаа мэргэжлийн чиглэлийн хувьд болохоор бизнес байгаад байгаа шүү дээ. Тийм, эдийн засаг. Эдийн засаг. Үзэж байгаа хэл нь болохоор тухайн хичээлүүдийн хоёул англи хэл дээр үздэг байгаа тийм. За тэгвэл хоёул англи хэл дээр хичээлээ үзэх одоо нөгөө нэг үзгээс гадна давхар турк хэлээ ахин авч явах хэрэг болоод байгаа шүү дээ. За 1 жилийн хугацаанд турк хэлээ бүтэн сайн үзчихлээ, тууштай хичээлээ хийжлээ. За үнцэн англи хэлэнгүүд дан англи хэл дээр үзээд эхлэн. Тэнгүүд яалтчгүй ахин дахин одоо нөгөө нэг турк хэлээ сайжруулахгүй болол эсвэл авч явахгүй болол байнгын хичээлэхгүй болол бас ахаар мартагдаад эхэлдэг тийм. Тэгэхээр яаж хэлүүдээ ерөн зэрэг авч явж ийн вэ? Яаж ижлэгийн хэмжээнд сайжруулж байгаа вэ? Тэр талаас олцвол. За, ерөнхийдөө бол одоо бол бараг л дассан гэж хэлж болно. Ерөөсөө нэг тийм хэцүү бол санагдгаа болцсон. Одоо би чинь 3 дугаар курс ер нь л ирээд яг 1 жил болсон гэсэн үг. Анх ирэхэд бол үнэхээр хэцүүсэн, ялцчихгүй. Би бас нэг солонгос драма үзэж байгаад нэг хагас суус солонгос хэлтэй. Тэгэнгүүт ингээд туркээр ярихаар солонгос өгнөд толгоонд орж ирээд бас зовоод идэх байсан байхгүй юу? Одоо тэр бүх юм ер нь бол алга болсон. Тэгээд хамгийн гол нь бол яг хамгийн чухал юм бол найзал гэж хэлэх юм байна. Өдөр болгон найзуудтайгаа уулзаал зөвхөн хичээл ярихгүй шүү дээ. Бүх юмны тухай ярина гэл одоо юу болж байгаа. Түүхүүд чи эдийн засгийн тухай ярих айгуу дуртай. Тэднэрийн тухай яриад яг одоо нөгөө нэг хямрал болж байгаа гэ. Тэгээд яг хямралынхаа тухай яг үдсэн хичээлтэй холбож ярих айгуу дуртай. Тэгээд сургууль дотроос айгуу болон клубуд байдаг. Тэр клубуд нь ерөнхийдөө турк хэл дээр болдог. Тэгээд жишээлбэл мэтгэлцэн ч юм уу эсвэл ингээд ийм хэлтгэл тавих маах эсвэл зүгээр ингээд археолог гэсэн клубуд байдаг. Тэгээд яг үнэхээр англи хэл дээр үзээ турк хэл маань хацрагдаад байна гэвэл миний бодлоор тийм клубуд орвол зүгээр ах гэж бодож байна. Сая ингээ ярьж ах нөгөө хальт солонгос хэлтэй байсан гэдэг ч шүү дээ. Тэнгүүд сая подкаст эхлэхийн өмнө маань нөгөө Японд сурж байгаа гэд бас хэлжсэн. Тэнгүүд Японд сураад эхлээд явж байгаа гот ингээ турк үг нь орж ирдэг ч юм уу англи ч юм уу тийм холж байгаа юм янз бүрийн тийм мөрхөө асуудал нь хэр гарч ийн яаж. Японд бол бүр үнэхээр өөр юм бэлээ. Миний өмнө сурч ирсэн хэлнүүдээс бол өөр байсан. Тийм болохоор жишээлбэл одоо ингээд нэг хүний тархицын ингэж ажилт юм шиг байна. Гадаад миний хэл сурч ирсэн да тэрийг юу лээ гэж бодох гэхээр нэг үг орж ирээд идэв шиг юм л да. Тийм байгаад идэг байсан. Одоо бол ер нь гэхдээ бараг турк хэл нь бараг л унган болцсон гэж бодож байгаа. Энэ бол англи хэлний маань араас орохоор болсон гэж би бодож байгаа. Тийм болохоор яг өөр нэмж гадаад хэл гэхээр нэг давхардаж өөр нэг хэл бодогдохгүй. Японд зүгээр ганцханаар нь сурж байгаа. Ямар гоё юм бэ? Гинт санаанд орлоо бас үжин маань гоё влог хийдэгтэй YouTube дээр влог хийдэг. Влогууд нь тэр чигээрээ турк хэл дээр яриад хийдэг. Тэр талаараа бас танилцуулбал анх яагаад хэлсэн бэ?
Тийм анх яагаад хэлсэн бэ гэдэг санаал аюул инээдтэй. Яагаад гэх юм бол яг анх шинэ ангидаа хүрээд ирсэн чинь хүмүүс ингээд манай турк найзууд хэлжсэн байхгүй надаа ингээд хэрвээ чи ингээд туркээр яриад тэгээд ингээд влог хийх юм бол манай туркууд гадаад өөр царайтай хүн туркээр яхад айгу дуртай байдаг. Тэгээд ерөнхийдөө бол айл алхаа алдаж яриулсай ингэж хэлжсэн. Чи ерөөсөө тийм түүх сайхан албагүй зүгээр ингээд бичлэг хийгээд үз гэж хэлжсэн. Тэгээд манай сургууль бас угаасаа нэг амар олон влогер байдаг байхгүй юу? Утгын тухай ингэсэн өдөр тутмын амьдрал гэсэн влогууд байдаг. Тэрийгээ нэмээд гадаад хүүхэд гэж хэлж сонирхолтой байх гэж надад найзууд маань санал тавьжсэн. Тэгээд би бодож үзсэн чинь яагаад болохгүй байж гэж бодсон. Тэгээд нэг 3-4 бичлэг хийсэн байдаг. Тэгээд сүүл рүүгээ яг тогтмол хийгээд эхлэнгүүт нэг манай сургуулаас нэг 2-3 хүүхэд намайг таниад эхэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь жоохон хичсэн. Тийм. Аха би нэг татвар хийнэ тухай бичлэг хийсэн байхгүй юу. Тэр нь бол ер нь хамгийн хүзэлттэй орсон. Тэгсэн чинь энэ семестрт манай дотор байранд ирсэн 3 охин над дээр хурж ирээ. Тэгээд ер нь сүүлд баган шинээр ирсэн охтод чиний бичлэг үзэж орсон шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь би айгүй хичсэн. Уулан гоё юм тий. Тэгээд бас ерөөсөө төсөөлөл байхгүй байж байгаад гоё. Чиний бичлэгийг үзээд иймэрхүү юм байна. Ийм болохоор надад бас илүү таалагдах юм байна. Эсвэл энэ тал нь ингэсэн дээр юм байна гэд нэг гоё төсөөлөлтэй болоод бол ирсэн биз дээ. Гоё мэдээлэл аваад нэг байдлаар. Тийм ер нь гэхдээ яг би тэгж бодсон байхгүй юу? Анх нэг юм хийж эхлэхдээ нэг айц байдаг. Тэр айцыг давж гарч чадвал ер нь бол тэр юм хийж үргэлжлүүлнэ. Чадахгүй бол тэндээ ингээд гацдаг гэж боддог. Би бол одоо бараг гаццаад байгаа юм да. Тийм. Яг ингээ хүмүүс намайг таниад эхэлсэн чинь гинтл би яаж байгаа илээ гэж бодогдоод эсвэл ингээд бүр нэг түүх сайх хэвээр юм шиг санагдаад байсан байхгүй юу? Яг тэр тухайн үедээ. Тэгээд ер нь бол гарнаас юм гарч үзэхгүй 2-3 бичлэг эзэн байж байгаа тэрийгээ цацхгүй хадгалсан байж байна. Зөв. Одоо тэгэхээр төр хугацаанд бас тогсон гойдолтой байгаа юм тий. Тогсон гойдолтой. Бас хүлээдэг фэнүүд байгаа шүү. Subscribers фэн шүү. Баярлалаа. Гоё тухтай мэдрэмж аваад тэгээд одоо яг мэдэрч байгаа юмнуудаа даван туулсныхаа дараа ч юм уу те эсвэл үнэхээр би яг хийх юм байна гэд бас бодвол үргэлжлүүлээд гоё хийвээрээ хүлээн шүү. Харин тийм. Эсвэл нэг бодлын хүн бас нэг юм туршиж үзээд энэ миний юм биш юм байна гэж бас гоё дүнлэнд хүрэх юм бас байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн ч гэсэн зүгээр шүү. Тийм аль нь нэсэн ч гэсэн гоё аль болго өөрийнхөө тухтай юмыг олоод тэгээд гоё амжилттай байгаарай. за баярлалаа. За өөр асуух зүйлс гоё ярилцаж амжаагүй та хэд маань бас хэлье гэж бодсон юмнууд юу байна? Сонсогчдоо хүргэе гэж бодсон юмнууд. Би нэг асууя гэж бодсон юм нэрээ. За. Түрүүн бас яг дурддаад өнгөрсөн жоохон хүн болгоно нэг тийм үе гэдэг шүү дээ. Хэл сурж явах үед ч юм уу эсвэл ерөн сурж явах үед нэг тийм эморлын нэг үе гэдэг шүү дээ. За жоохон ялангуяа дөнгөж ирсэн болвол орчин солигдсон байгаа, гэрээсээ хол байгаа. За ганцаардах үе байна, эсвэл гуниглах үе байна. За бүр шантрах үе ч байдаг те. За тиймэрхүү үедээ ер нь яаж даван тулж исэн бэ? Одоо ч гэсэн яаж даван тулдаг вэ те? Хүүхдүүд маань сонирхож байл. Тийм яг анх ирэхэд бол та үнэхээр соёлын шоконд орж исэн. Нөгөө нэг гаргаад идэг драма дээр гардаг түрк бол биш байсан. Драма дээр бол үнэхээр зөвхөн 100% баячуудын л газрыг харуулдаг байсан түркүүдийг. Тэгээд ер нь яг эренгүүт соёлын шоконд үнэхээр их орж исэн. Тэгэхэд яг миний хажууд нэг 2 монгол эгч маань байдаг байсан. Тэгээд тэр хоёр маань намайг хаа газар лугаал ер нь дагуулж явдаг байсан. Тэгээд яг хэлний бэлтгэл анхаарч байгаа тэр хоёр ихтэй хэлний бэлтгэлээ дууссан байсан байхгүй юу? Тийм болохоор айгүй хантай байдаг байсан. Тэгээд ер нь аль болох Монгол дахь найзуудаасаа гэр бүлээсээ холдохгүй байх хэрэгтэй маань гэсэн санал төрсөн. Яг гэвэл ингээд хүн болгоо мэдээж ингээд өөр өөрхөн амьдралтаа завгүй байгаа. Гэхдээ цаг гаргаад найзуудтайгаа ярихгүй бол ер нь олж байгаа хүн дээрх талт байдгийм байна гэдгийг анзаарсан. Тийм. Тэгээ ер нь бол 100% одоо жишээлбэл анх ирээл нэг тийм мэдрэмж төрөөл тэр нь бол 100% занхаарчдаггүй юм шиг санагдсан. Үе үедээ жоохон гэрээ санах мэдрэмж төрнө. Тэгэл тэр үедээ яг хуу хайртай найзуудтайгаа гэр бүлийнхэнтэйгээ яриад сэтгэлээ дэвтэйгээд аарцаа чанж байгаа. Тийм тэгээд ер нь бол энд байгаа монголчуудтайгаа ч гэсэн айгүй дотноосоо би баяртай байгаа. Тэгээд баяр жишээлбэл цагаан сар шинэ жилийг хамт тэмдэглээд бууз хоншор хийж хамт идэхээр айгүй гоё байдаг. Тийм. Тэр бас айгүй гоё. Гэхдээ гоё уур амьсгал байсан л.
Нэр энэ дээр нэг юм бас хэлэхэд түрүүн хэдүүлээ ярьжсэн шүү дээ. Турк хүрээлэл үүсгүүл айгу сайн байдгаа. Тих тусмаа хэдүүлээ хилээ сайжруулдгаа гэд. Тэнгүү зарим хүмүүс маань тэрийг нөгөө хит туйлшраад ерөөсөө монголчуудтайгаа харьцаа ойлоод эсвэл нөр зүрж өнгөрөхөөрөө мэндэлдэхгүй зүгээр л их шулуухан гарч өнгөрөө тийм тэгснэ за би монголчуудтайгаа л ерөөсөө харьцахгүй тэгвэл би амжилттай гаад одоо хилээ сайжруулна гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаасаа бас зарим хүмүүс хит туйлширдаг юм шиг харагдсан. Тэгвэл бас хүмүүс нөгөө балансаа бариулах гоё те. Хүрээлэл үүсгэх нь бол үүсгэн чи ямар ч төрлийн хүрээлэл үүсгэж болно. Гэхдээ зүгээр нөгөө миний зөрүүтэй өнгөрөх, зүгээр л санаагүй өнгөрөх тотон заавал болох шаардлага байхгүй шүү дээ. Тиймэрхүү зүгээр л хүний хасны гоё эзэлсэд байдаг шүү дээ. Тэр эдигээ бас аваа явуул давхар зүгээр юм байлээ шүү. Хэдийн турк найзуудтай турк хүмүүстэй тотон нийлдэг байлаа ч гэсэн гоё монголчуудтайгаа ч гэсэн санаагүй өнгөрдөг. Янз бүрийн арга хэмжээ олвол гоё Монголоо төлөөлөөд хамтдаа юмнуудаа хийждэг. Тий аль аль нэг нь гоё аваа явуул бас чухал юм билээ гэж бодогдсон шүү. Зөв. Би бас яг хэлний бэлтгэл сууж чадсан яг нэг анхны жилдээ сууж явах үед яг толгорч ирсэн надад нэг асуудал байгаа байхгүй юу? Тэрний юу гэхээр ингээд одоо хөрш зэрэгэлдээ орнуудаас ирсэн оюутнууд ч юм уу эсвэл өмнө ингээд түрк хэлээ багц зэрэг мэддэг ч юм уу хальт амьдарч байгаа хэлний бэлтгэлд ороод ирсэн ч юм уу тиймэрхүү хүмүүс аягүй их байдаг. Тэгэнгүүтээ тэд нар нь баг зэргийн түрк хэл мэддэг багшаа ярьж байгаа ингээд ойлгоод байгаа. Тэгтэл би тэрийг ойлгохгүй байдаг ч юм уу. Тэнгүүд бусдаас ингээд нэг өөрийгөө доогоор мэдрээд эхэлдэг. Ингээд эднэр аягүй сайн ойлгоод байна. Би юу ч ойлгохгүй байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү асуудал амар их гарч надад амар толгордог байсан байхгүй юу. Гэхдээ яг үндэ бол яг л бүгд адилхан ойлгохгүй байдаг шүү гэдгийг одоо хэлмээр байна. Тийм болохоор нөө би л ойлгохгүй байна гэдэг өөрийгөө тэгж одоо нөгөө галаа унтраах ч юм уу те өөрийгөө тэгж мохоож болохгүй бүгд л адилхан байдаг шүү. Энийг бас нэмж хэлмээрсэн. Тийм. Айгуу чухал. Бас айгуу чухал сэдвийг хөдлөө. Миний хувьд бас яг тийм юмсан. Манай ингээд ялангуяа Казахстанаас ирсэн хүүхдүүд хэлэн жоохон төстэй учраас ч юм уу эхний 2-3 хичээл суунгуудаа шууд ойлгоод хэлдэг. Асуудалгүйгээр хичээлийнхаа 80%-ийг дүнгиж эхний 3 хичээлдээ сууцыг ирнэ бүгдийг ойлгоод явцдаг. За тэгээд нөгөө нэг эргээд багштай юм хэлэхдээ хүртэл одоо төгсгөл хэсгүүд нь өөр болохоор ч юм уу жоохон өөрчлөл өөрийнхөө хэлээр баг ярьж байгаа юм шиг асуудалгүй яриад айгүй мундаг байгаад идэг. За араб хүүхдүүд бас араб хэлтэй хүүхдүүд маань бас ойлгох тал дээр хэлний одоо ямар нэгэн язгуурч юм уу тэр юмнууд нь бас төстэй учраас айгүй амархан бас сайжраад идэг. Тэнгүүд бидний хувьд бас гинт оронгууд шууд ойлгохгүй гинт ингээд нэг цохилдлогоо үүсэж байгаа юм шиг. Манай багш бол миний өвдөөс тэр чигээрээ түркээр яриад зогсохгүй яриад байдаг гэсэн. Тэр үед нь би яагаад байгаа юм болоо би бүр ингээ юу ч ойлгохгүй чи яагаад ингэ байгаа юм болоо гэл тэгэл багшаасаа асуудаг, өөрөөсөө асуудаг. Тэгээд бусад хүүхдүүдийг хараад бусдууд маань амар сайн ойлгоод идэг. Одоо яагаад байгаа юм болоо багш тэднийг сайн болохоор нь ингээд түркээр л яриад байгаа юм болов эсвэл гэл айгүй тийм асуултууд өөртөө тавьдаг байсан. Яг үндэ бол яалтчгүй хэлийг өөрийнх нь хэл дээр сурах нь бол аюу зөв юм бэлээ. Одоо багш жишээлбэл турк дээр зангуудаа англи хэл дээр орчуулж өгдөг байсан бол тэр бас ингээд удаашралтай байх юм шиг санагдсан надаа. Тэгэхгүй турк хэл дээр турк үгээ туркээр нь ингээ ойлгож тэрийг ингээд өөртөө суулгавал илүү хурдан суралцдаг. Тэгэхээр нэгт бас битээ шантраараа эхний хэд өдрөөс юу ч ойлгохгүй. Тэгтээ битээ зогсоорой. Хоёрт туркээр дан яриад үргэлжлүүлэл ах юм бол тэр ирчээр нь туркээр л өөрөө ингээд сайжрахыг бодоорой. Орчуулгуудаа хүртэл туркээр аль болох нэг үг байлаа гэхэд тэр мэддэг бусад үгээрээ тэр үгээ туркээр нь ингээд ойлголтыг нь өөрөө толгоондоо бий болгох юм уу те. Тэгвэл амар хурдан үгийн сан, үгийн баялаг бүх юм аягүй сайжирдаг. Тэгээ туркийн хүлээж авахтаа хүртэл өөрийгөө амар сайн бэлдээд идэг болчдөг. Тэгвэл бүх толгоо руугаа орж ирж байгаа юм аа. Нэг бол мэддэг хэл руугаа, монгол руугаа эсвэл англи руугаа орчуулад авах юм бол бас жоохон удаашраад идэг юм шиг санагдсан. За нэг иймэрхүү байна да. За өнөөдрийн дугаар нэлээд урт болж байгаа шиг байна. Энэ өрөөд хэдүүлээ. Өнөөдрийн дугаарыг өндөрлөхөөдөө. Тэгээ зөндөө олон гоё зөвлөгөө олон зүйлсийг ярилцлаа. Үжин маань бас бидний урилгыг хүлээж аваад гоё хичнээн завгүй байгаа хичээлийнхаа дундуур гоё ингээд цаг гаргасан үнэхээр их баярлж байна. Намайг бас урьж оролцуулсан та хоёртаа маш их баярлалаа. Үнэхээр жаргалтайгаар ярьлаа гэж байна. Үнэхээр баярлалаа. За тэгээ бид ийм подкаст бол хин нэгний хувьд ганц ч ихсэн хэрэгтэй мэдээллийг яг бид ийм подкаст мас аваад шүүрээд авал
бид эдийн зорилго бий болж байгаа бүтэж байгаа л гэсэн үг. Тэгэхээр та хэд маань бид эдийн одоо эхний дугаарууд болон энэ дугаар энээс цаашаа гарах дугаарууд маань ингээд бүгдийн заавал хүлээж авах шаардлага байхгүй одоо тий авах гэхийн ухаанаар хандаад гэхдээ тэндээс нэгийг ч гэсэн олоод авчихвал юм бол тэр таны одоо цагаа өрөхгүй айгүй гоё мэдээлэл авчиж байгаа тийм бидний зорилго ч гэсэн биелж байна зорилго биелж байгаа л гэсэн үг. Тэгэхээр та хэд маань бас үргэлжлүүлээд бид эдийг дэмжиж асуух зүйлсээ бол комент хэсгээр асуугаад бид эдийн пэйж, инстаграм хуудас руу хандаж болно шүү. Бас авмаар байгаа зөвлөгөөнүүдийнхаа талаар те ирээдүйд ямархуу төрлийн подкаст, ямар төрлийн асуудлуудыг хүндсэндээ ирвэ гэдэг талаар гоё зөвлөгөөнүүд комент хэсгээр үлдээгээрэй. Бид эд бас тэрийг харгалзаж үзээд гоё үр шимтэй гоё дугааруудыг илхиймээр байгаа. Тийм. Тэгээд дараагийн дугаар хүртлээ. Түр баяртай. За бүгдээр нь амжилт хүсье. Үжиндээ бүр их амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.